12-ны 7-оос хасах нь 13-ны 6 тэнцүү хэдвэ? Үүнийг олохын тулд ерөнхий хуваарийг нь олох хэрэгтэй. Өгөгдсөн баталгаанууд ижил биш хуваартай байгааг анзаарсан байх. Хуваар нь 12 байна, харин энэ 13 байна. Ингээд ерөнхий хуваар нь 12 ба 13-ын хамгийн бага ерөнхий хуваагдагч байна. 12 ба 13 нь нэгээс өөр ерөнхий хуваагдчихгүй. Тийм учраас хамгийн бага ерөнхий хуваагдагч нь тэдгээрийн үржүүр болно гэсэн үг. Энд чи 12-ыг үржих нь 13. Эхлээд хуваараа бичиж 12-ны 7, хуваар нь 12, 12-ыг үржих нь 13 болно. Хуваарийг 13-аар үржсэн тул боторхоо утгыг алдагдуулахгүй тулд хүртүрийг мөн 13-аар үржих ёстой. Би хүртүр хуваарийг нь хоёуланг нь адилхан тоогоор үржүүлж байгааг анхаараарай. 13-ны 13 буюу нэгээр үржүүлж байна гэсэн үг. Тийм учраас 12-ны 7 гэсэн утга алдахгүй. Үүнтэй адилаар энэ цэнхээр ерөнхий хуваар нь 13-ыг үржих нь 12, хуваарийг 12-аар үржсэн учраас хүртүрийг нь бас 12-оор үржүүлэх ёстой. Хүртүр нь 6, үржих нь 12 болно. Энэ боторхайн хүртүр хуваарийг 13-аар үржүүлсэн, харин энэ боторхайн хүртүр хуваарийг 12-аар үржүүлсэн. Яагаад 12-аар үржүүлсэн бэ? Ерөнхий хуваар нь 13, үржих нь 12 байгаа. Иймд хуваарийг нь 12-аар үржүүлсэн. Тэгэхээр хүртүрийг нь бас 12-аар үржүүлэх хэрэгтэй болно. Үүнийг 13-аар үржүүлсэн учраас хүртүрийг нь бас 13-аар үржүүлнэ. Одоо асах хүлээ хийхэд бэлэн боллоо. За төр хүлээгээрэй. Энэ яг хэдтэй тэнцүү юм бэ гэд та нар асууж магадгүй. Зөв санаа гаргалаа шүү тэгвэл. Эхлээд үүнийг олъё. Энэ тэнцүү 7-г үржих нь 13, тэнцүү 70 нэмэх нь 21, 91. 12-ыг үржих нь 13. 13-ын хүрдэнд байхгүй. 12-ыг 12-оор үржүүл 144. Дахиад нэг 12-ыг нэмбэл 156 болно. 156. 156-ны 91 нь 12-ны 7-той тэнцүү. Хүртүр хуваарийг нь 13-аар үржүүлсэн. Үүнээс 6-г үржих нь 12-ыг хасна. 6-г 12-оор үржүүл 72 болно. 72-ыг хуваах нь 12-ыг 13-аар үржүүлээд 156 гэж олсон. Одоо ерөнхий хуваар энэ тэнцүү 91-ээс хасах нь 72, хуваах нь 156. Харъя. 92-оос 72-ыг хасахаар тэнцүү 20 болно. Энэ нь нэгээр бага тул 156-ны 19 болно. Энэ тэнцүү 156-ны 19. Цааш нь хэлбэрчилж болох уу? 156 нь 19-т хуваагдахгүй учраас цааш хэлбэрчлэгдэхгүй. 19 гэдэг нь бараг л 20. Энэ нь 7-доо багтана. 7-г үржих нь 9 тэнцүү 63, 7-ийн 7, нэмэх нь 6 тэнцүү 13. Ялгааг харъя. Үнэндээ дахиад нэг багтах юм байна. 8 удаа 8-9 72, 8-1 8, 7-г нэмээд 15. Үлдэгдэлтэй байна. Бүхлээр хуваагдахгүй байна. Энэ 19-т хуваагдахгүй. Эдгээр нь өөр ерөнхий хуваагдчихгүй. За ингээд бид үүнийг чадах чинээгээрээ хэлбэрчиллээ. Энэ тэнцүү 156-ны 19 гарч байна.